За өнөөдрийн хичээл сэдв 2 буюу механикцэн тээврийн хэрэгслийн англи хэл гэсэн хичээлийг үзэж байна. За жолооны англиг ерөнхийд нь 6 англи нь А, Б, С, Е, Д, М гэсэн үндсэн 6 англи. Хуваа. За А англи нь болохоор мотоцикл. За мотоциклийн хүчин чадал за мопедийнхоос илүү байх ёстой. За хамгийн багадаа хөдөлгөөрийн хүчин чадал нь 50 cc буюу 50 cm3-ээс дээш. За хэрвээ цахилгаан хөдөлгөөртэй байх юм бол 4 кВт-аас дээш. За мөн тухайн 2 дугуйд тээврийн хэрэгсэл нь хурд нь 50 км/цагаас илүү хурдтай явдаг бол энэ яг А ангилтай хамаарагдана. Тэгэхээр эдгээр төрлийн 2 дугуйд тээврийн хэрэгсэл та барьж байгаа бол А англи танаас шаардна гэж ойлгож байна. За Б англи. За Б англи нь жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний судалтай. За мөн ачааны бол техникийн тодорхойлолтоор 3.5 тонноос дээшгүй дааз бүхий бүх төрлийн ачааны машин барьж болно гэсэн. За мөн Б английн тээврийн хэрэгслэр чирж болно. За энэ чиргүүл нь 750 кг-аас доош байх юм бол та яг нэг дам Б англиараа чиргүүлтэй мөн магадгүй 3.5 тонноос доош ачааны машин барьж болно гэж ойлгож байна. Үүнд энгийнээр хэлэх юм бол Porter Bongo за 3.5 тонноос доош Martino-ыг Б англиар барьж болно гэсэн. За Б Е англи. За энэ нь болохоор эдгээр заасан тоон үзүүлэлтийг за чиргүүл нь 750 кг-аас дээш даацтай байх юм бол Б англилд яг Е англилыг танаас шаардна гэсэн. За C1 анзаарч байгаа бол C1, D1 гэсэн ийм дид англи байгаа. За дид англи буюу тухайн техникийн тодорхой C маань болохоор ачааны машин тийм ээ. За энэ маань болохоор техникийн тодорхойлолтоор 3.5 тонноос 7.5 тонн хүртэлх бүх төрлийн ачааны машиныг C1 буюу дид англид орно гэсэн. За үүнд чиргүүл чирж болно. За тухайн чиргүүл нь 750 кг-аас дээшгүй даацтай чиргүүл ахна. Та манай сургуулийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбар хэсгээс аваарай. За C1-ийн болохоор яг нэг тухайн энэ тээврийн хэрэгсэл маань чиргүүл нь 750 кг-аас дээш дац бүхий чиргүүл чиргэж байгаа бол C1-ийн англи танаас шаардна гэсэн. C англи. За C англи нь болохоор бүх төрлийн 3.5 тонноос дээш бүх төрлийн ачааны машин хамаарна гэсэн. За энд C англи 750 кг-аас ихгүй чиргүүл чирч болно. За C Е англи нь техникийн тодорхойлолтоор 3.5 тонноос дээш бүх төрлийн ачааны машин 750 кг-аас дээш дац бүхий чиргүүл чирж байгаа тохиолдолд C Е англи танаас шаардна гэсэн. За D1 нь D маань болохоор автобус байгаа. За автобус маань D1 маань дид англи буюу 10 жолоочоос гадна 16-аас ихгүй зорчигчийн судалтай тээврийн хэрэгслийг хамаарна. За үүнд чиргүүл чирж болно мөн 750 кг-аас ихгүй чиргүүл чирж болно гэсэн. За D1-ийн болохоор энэхүү 16 хүртэлх судалтай автобус нь 750 кг-аас дээш дац бүхий чиргүүл чирж байгаа тохиолдолд энэ англи танаас шаардна гэсэн. За D англи. За 8-аас жолоочоос гадна 8-аас илүү хүний судалтай бүх төрлийн автобусыг хамааруулна. За D-ийн болохоор 8-аас дээш хүний судалтай бүх төрлийн автобус нь чиргүүл чирэх гэж байгаа бол D-ийн англиг танаас шаардна гэсэн. За M англи нь трактор өөрөө явдаг машин механизм тэтгэрийн чиргүүл ажлын төхөөрөмж бүхий машин механизмыг M англид хамааруулна гэсэн.